За ингээд та бүхнийхээ өмнө Бошгидоо Монгол цуглааны залуучуудын ахлагч ирээдүйн пастор энх хоёрыг авч байна. Яа, сайн байна уу? Сэвэмэн. Тэгээд яас энэ ч гарч ирж байгаа өөрөө ч гэсэн нэг сайн гэж өгөхгүй л яагаад гэвэл энэ пастор биш юм шүү дээ. Залуучуудаа үйлчлээ явж байгаа намайг бас цааваа пастор сайн ахлагч юмас ингээд залуу гэж болохгүйгээр бас энэ газар ирээд эзний үе дамжуулахын цагийг зөвшөөрсөн бас бурхан маш их талархаж байна. Тэгээд бүгдээрээ бас хамтдаа залбирцгаая. Их эзэмийн таньдаа үнээр талархлаа. Тэгээд таны үг бол хоёр талтай ирдэ ямар ч эрдэнэс хууц бөгөөд зөв сэтгэл хийгээд оюун бодлыг хүртэл шүүх чадвартай байдаг эзэмийн таны үгээр үлдэхтэй учраас энд байгаа хүний бүрийн зөв сэтгэлд эзэн та авсанхээр өчүүхэн та надаар дамжуулж эзэмийн би залуу эзэмийн нөгөө миний мэдлэг дутуу эзэмийн миний чадвар дутуу эзэмийн би асуух номлог тал дээр ч гэсэн суралцаж байгаа учраас эзэмийн та надаар дамжуулж та өөрийнхөө өнөхөр тэр гайхалтай үгсүүдийг эзэмийн миний амаар дамжуулсан та энд байгаа вэ чуулганы ахын дүүсний дээр эзэн та зүг сэтгэлд нь эзэн та суулгаж тэр үгийг сонсоод мартдаг сонсогч биш харин үгийг амьдралдаа хэрэгжүүлдэг 30-60 100 дахин илүү үр жимс гарах зохистой итгэж нар бол нэрөө болтугай. Андаа талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тэгээд Иохан номоос та хэд үзэж байгаа юм бэ те. Тэгээд надаа бол угаасаа юу байхгүйсэн. За би хэрвээ би дамжуулах юм бол яг хөө залбирах шаардлага нэглээ шаардлага байхгүй. За юу бид Иохан номоос үзэж байгаа энэ хэсгээс ч юу хэлж байгаа. Нэглээ надад амар байсан. За тэгвэл би энийгээ сайн хэлэх юм байна гэдэг. Тэгээд би яг нэг өдөр тэр намайг ингээ үг дамжуулаарай гэж цаамаа пастратаа бодгохон тэгээд би яг тэрнээс бодлоо. За одоо эзний би яг юу дамжуулах вэ? Тэгээд яг юу яа за тэр хэсгийг харчлаа. За Иохан номын сүүлийн хэсэг юм байна. За энэ хэсэг юу гардаг вэ? Би ажиллаа хийж явах төрөл ингээ зүгээр яана би одоо вэйл цуглаан дээр очиж үг дамжуулах гэх тэр яах вэ гэх. Тэгээд ингээл ариун сүнсч надад ингээл маш олон зүйлсүүдийг ингээл заагаад ингээд миний толгоор орж ирээд ингэсэн. Тэгээд би яг өнөөдөр та бүхэндээ сэдв нь ямар сэдв байх вэ? Жинхэнэ дагалдагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн юм сэдв байгаа. Яг л Бэжус өөрийнхөө дагалдагчдыг дуудаж байгаа гэсэн. Өнгөрсөн 7 хоногт та бүхэн бас Петрийг болон Андреаныг дуудаад тэгээд бас тэр зүйлээс суралцсан байна. Энэ удаа болохоор Есүс Филипп болон Натанаил хоёрыг дуудаж байгаа. Тэгээд та юу н хэнийг дөөрөөдөг вэ? Хэнийг нэг одоо мэдээж бид баг багтаа ч юм уу би ингээ гоё тэгээд тийм жүжигчин шиг болмоор эсвэл би тийм алдартай хүн болмоор эсвэл би ерөнхийлөгч болно. Би болохоор жоохон бахта цагдаа болно гэж боддог. Яг нь цагдаа болохоор ингээд юу гэдэг булгаач хүмүүсийг барьж ин тэ арт түмний амар амгалан байдлыг цагдаа хүмүүс тийчээд ингээд тогтоож өгч штэ. Тийм болохоор би жоохон хүмүүс ялангуяа эрэгтэй хүмүүс цагдаа болохыг маш хүсдэг. Замын цагдаач байна уу да ямар ч байсан ямар цагдаа л гэвэл нэг гоё. Атлетикун бол зарим саксоолог дуртай залуучуудаа ингээд гоё саксчин. Тэгээ Kobe Bryant ч юм уу эсвэл LeBron James ч юм альва тийм саксчид байж эсвэл жүжигчин алдартай жүжигчин байж болж Холливуудын тэ би яг тэр жүжигчин шиг би тэр дуучин шиг болно. Тэгээ тэгэж хүсэж байгаа хүн яаж тэр хүнийхээ бүх ингээд хийж байгаа үйлдэл өмсөж байгаа хувцас стайл тэ зан характер бүгдийг дүүрээд. Тэгээ та ч гэсэн магадгүй тэгээ дүүрээ явж байгаа. Ягаад гэвэл би тийм хүн болох гэж байгаа учраас би тэр хүнийг дагалдаж байгаа гэх хувьд тэр хүн шиг би болмоор гэж байгаа хувьд та тэр хүнийг одоо ч гэсэн магадгүй дагаал явж байгаа хэрэгтэй. Би та нарыг хэнийг дүүрээхийг хүсэж байгааг мэдэхгүй шүү дээ. Би болохоор яаж байгаа би ер нь ингээд өөрөө пастор болох гэж байгаа би дуудлага авсан учраас би пасторуудын номлолыг ч юм уу пасторуудын бие авч байгаа байдал гэр бүлтэйг харилцаж байгаа харилцаа чуулган дотор хэрхэн үлдэж байгаа тэр болгоныг би бас ингээд суралцаж явж байгаа пасторудаас суралцаж байгаа. За тэр пастор шиг би болмоор тэр пастор аймаг хөгжилтэй номлол хийдэг ч юм уу тэр пастор гэр бүлийг нэг маш их хүндэлдэг те цаамаа пастор шиг нэг 5 хүүхэдтэй болмоор ч бас болдог те би хамт амьдарч ирсэнийхээ хувьд ямар гоё ингээд гэр бүлээ авч явдаг юм бэ гэр бүл ямар хүнд жишээ болдог юм бэ энэ болгоныг хүртэл би ингээд хараад суралцаад явж байгаа. Тэгээд өөр юм жоохоор би тэгээ энэ ишлэгийг уншичаад Иохан номны хэсгийг уншичаад би тэрийг яаж би амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Юу нэг хэнийг нэгдэж шүү дээ өөрөө зөв амьдарч бус хүмүүсийг та нар зөв амьдраа гэж хэлж байгаа. Хэрэв өөрөө буруу амьдарч бус хүмүүсийг чи зөв амьдраа чи битгий гэм үлгүүл дээр өөрөө гэм үлгүүлээд байгаа хүн хизээж хүндж хэлж чадахгүй. Тэгээ нэгэн ээж хүүхэд тэгсэн мэт л одоо магадгүй халуун найш хүслэнтэй миний хүүч битгий чихэр идээд байгаараа гэж хэлж ийн л та. Тэгээ ингээ ээж ингээд хүслэн хэлээсэн чинь хүслэн халуун найш сонсохгүй. Тэнгүүд яасан гэхээр халуун найш юунаас сондрыг ч юм сондроо чи ирээд нэг хүслэн хэлээд өгдөө битгий чихэр идээд хэлээд гэх. Тэгсэн чинь сондроо болохоор хэлж өгөхгүй байхгүй. Тэгээ халуун найш ингээ сүн яаж хийсэнгүү вэ гэсэн чинь сондргүй би тэгээд та буцаж их үгээд ирээ гэдэг сарын дараа сондөр хүч ирж байгаа. Тэгээ тэр үедээ хүсэл хэлж байгаа. Хүслээ миний дүү чихэр битгий дээрээ чихэр ийм бор бушигтай шүү. Чихэр идэх юм бол чиний шүтчин өвдөн ийм байгаа гэж хэлж байгаа. Гэсэн чинь халуун найш өгч чи яагаад тэр үед хэлээгүй юм бэ? Би чамайг сарын өмнө асууж хэлж өгсөн чинь тэр үед би өөрөө чихэр иддэг байсан юм аа. Чихэр иддэг байсан хүн яагаад өөр дээр жоох өвдсөн чихэр идэж байгаас миний дүү битгий чихэр идэх тэр өөр чихэр идэж байгаа учраас
тэр хүүхд битгий чихрийг заах юм бол тэр хүн ямар ч хүч байхгүй. Тийм учраас би энэ үгийг дамжуулахаас өмнө яасан гэхээр эзэм ихлээр би энэ үгийг амьдрал дээр юу хэрхэн хэрэгжүүлчихэд би энэ газар ирээд зогсоод та бүхэн заах юм бэ гэдгийг би бас өөрөө дотроо бодоод үгийг хэрэгжүүлэх чинь ерөөлтэй гэж байгаа шүү дээ. Тийм учраас би хэрэгжүүлэх маш хичээсэн. Би ясаа энэ 7 хоногт яасан бэ гэхээр 4 өдөр би яаж юм ариун сүнс намайг ятгсан. Бороо чи сайн мэдээд хараагач чи. Энэ Филиппийн итгэл чамд байна уу гэдэг. Тэгээ би энэ Филиппийн итгэлийг яасан бэ гэхээр эзэм би зүгээр л нэг хүн очиж сайн мэдээд харахыг хүсэж ингэ. Тэгээ би орлоо дээр бас тавьсан. Орлоо дээр одоо би нэлээд жонс барилттай байгаа. Хасан баг магадгүй заримдаа энэ орлоо дээр тэнгуул юу гэж байгаа энэ танаа Есүсийн та нарын муухайш хүмүүсийг зүгээр ингээд яач болтгоо заавалчгүй л өөрсдөө авчих галах юм. Ааш нэг бизнесийн нэг байгууллагын хүмүүс байх юм те. Чи Монгол хүн гэж юу харин хүн яриад байгаа энэ тэргээл баг юм. Хажуудлаас бас нэг итгэж биш хэрнээ гэж байхгүй. Уу яах вэ энэ хүүхд чи өөр итгэлийн амьдралыг хуваалцъя гэсэн биш. Тэрнээс чамааг Есүст итгэх гэж хэлээгүй гэж байгаа. Тэгэхээр бас баярлж байгаа. Тийштэй яг үндэ би зүгээр кофегоор дайлангаа би тань өөрийнхөө итгэлийн амьдралыг хуваалцахыг хүсэж байна. Би юу яаж өөрчлөгдсөн, яагаад би Есүс итгэх болсон бэ гэдгийг би хуваалцахыг хүсэж байна гэж би бичсэн болохоос биш. Есүст итгэхээрээ тэхгүй бол тийм гэж би юу ч бичих байхгүй. Тэгвэл би угаасаа мэдчихсэн. Эхлээд би зүгээр Есүстэй холбоотой биш. Зүгээр би ингэ тандыг гоё хэрвээ цаг завтай хүн байх юм надтай хамт кофе уух юм байна уу би таны кофегоор дайлаа гэж бичсэн ч гэсэн нөгөө хэсэг хүмүүс орж ирнэ. Чи угаасаа л Есүсээ ярьж гэдэг. За хоёулаа юу нь шолоохон дээр гэж би тийм юу нь тодорхой бичсэн. Би гэрчлээ бацсан шингүү ирдэг залуу гамаа гэж тавьсан. Тэгээд групп дээрээс тавьчлаа, ажиллаж тарлаа гэсэн чинь яагаад чи дотроос бороо чи ингээд хэрэгжүүлэлтэй гэх. Тэгээд би энэ яасан бэхэ залбирч байгаа. Эзэм минь ямар ч юм өнөдөө таартаа нэг хүнтэй уулзуулж өгөөч. Би тэгэл Колумбо банктай саксны шийднээр очиж парклж байгаа. Тэгээд би алхсан. Яваач бүр ямар ч монгол хүн таарлахгүй. Яг сайн мэдээгээр явах гэхээр хүн таарлахгүй. Бусад өвчнөөр хаа сайг бол таарлцсан болгонд монгол хүндээ сайн мөн сайн мөн зүрдэг. Яг сайн мэдээгээр гарч байгаа хүн ч яг ингээд бүр хараа ихсэн зүртгэлтэй ингээд бүр гарч байгаа шээ гал халуун. Тэгэл авсан чинь ямар ч юм таарлахгүй. Тайгаад энэ ямар сони юм бэ? Жохон орой олцсон байсан учраас хүмүүс юу нэг ороод таш. Тэгээд саксны шийднээр буцаж очив. Нэг шийдэнд орсон дандаа таньдаг хүмүүс, дандаа ярьцсан хүмүүс. Нөгөө ч тэгээ ярьж л байдаг гэсэн. Тэгэхээр би тэр цаа нөгөө теннисний талбай хон тийшээ нэг очиж үзээд биш юм. Гол үүрэг би сакс олгож биш шүү дээ. Нөгөө намайг энэ бороо сакс олгож идэгтэй би яг үндэ сайн мэдээ авах гэж явж байгаа. Тэгээд нөгөө явж байгаа нэг теннисний ажиглалын талбайд 3 сууж байна. Тэгээ очиод ярьсан нэг 3 нэг өсвөр насны хүмүүс. Тэгээд яасан бэ гэхээр очиодсэн нөгөө намайг ирсэн чинь бас надаас дүү учраас босоо надтай мэдлээ сайн байна уу гэх. Тэгээд би ингээ өөр итгэж байгаа маа тэгээд та гурав ингээ Есүсийн талаар ярих гэсэн чинь та нөгөө надаа үнэхээр 7-8 сарын өмнө нөгөө бидээс нөгөө ундаа авч өгөө нөгөө бидний машиндаа суулгаас хэм мэлээр очиж тэгээд нөгөө явсан ах байж тэгээд би мартцсан байгаа ч ийгдэж тэгээд чи ямар том болсон юм бэ 6-7 сарын дотор нөгөө хөгч бүр ингээ амар өндөр болсон байгаа байхгүй. Тэгээд нэг 3 хөгтэй яж гэсэн чи нэг нь болохоор сонсоогүй байхгүй. Тэгэхээр миний дүү чамаа гин гэдэг нэг чи төөгөө гэдэг жоо. Тэгэхээр тэр төөгөл юу нэг явах хандлагатай болох юм гэж ажиллаж байгаа. За миний дүү чи бүтээсээ өдөр амардгүй гэж байна. Би амардаг гэхээр тэгвэл миний дүү бүтээсээ өдөр цуглаанд хүрээд ирж үзээрээ тэг ингээд цуглаанд юм чиний үе хөлөө зөндөө байдаг. Тэг өнөөдөр бас төлөө залгаад миний дүү чи 90 үндэстэй гэж тэгнэгээд одоо чамаа охин очиж авна шүү. Тэгээ нөгөө хөгчөөсөн тэр одоо цуглаанд орох зөвсвөрийн цуглаанд байгаа. Амен. Тэгээд яасан гэхээр өчигдөр ч гэсэн би яасан гэхээр ингээд их нэртэйгээ бас хамт гадуур явж байгаа. Тэгээ нэг хоол идэх гэх нэг тай бузар орох гээд байж лээ. Тэгээ тай бузар яг ингээд иргэсэн чинь 3 монгол охин байна. Яг ингээд 50 таа цосчлаа юм л. Тэр 50 татж байгаа би ингээд яасан заваа ингэж хараагүй. Тэнгүүтлээ би яасан нэг төрсөн чинь паркинг авах би ингээд дотроос болоо юм сайн мэдээ ярьж байгаа гэдгийгсэн чинь за тгийгээ буцаж тойроод. Тэгээ болроо яасан бэ? За чи бензинээ авч ингээд байж би тэр он ярьчихэд газ гав. Тэгээ нөгөө гурдаж очиод ярьсан гэсэн чинь өчиг нөгөө бороо нэш. Очиод ярьсан чинь би чамаа мэднэ гэдэг. Би өөрөө тэр их мэдэхгүй. Тэгээд ярьж байгаа ингээд та нар ингээд Есүс надад мэдгүйс би юм мэднэ надад мэдлэг байгаа би сонсч ирсэн гэдэг. Тэгээ би яг тэр үг юусэн гэхээр Яков 4:13 дээр нэг юм шиг байд юм а. Та нар бол хэсэг зураг үзэгдээ дараа нь алга болох уур манаа. Тийм учраас одоо яг энэ тамхины утаа ингээд хэсэг хугацаанд миний нүдэнд харагдаад арилж байгаа шиг та нарын амьд чинь яг л ийм шүү. Ийм богино шүү. Маргааш гисэн таны амьдрал хэрвээ байх уугүй гэдгийг та мэдгүй учраас хэрвээ ямар нэгэн танд хэцүү асуудал тохиолдох ч юм уу эсвэл үнээр Бурхныг хаймаар сэтгэл төрөх юм бол залбирч үзээрэй, цуглаанд ирж үзээрэй гэх. Тэгэл би тийчээш надад 5 минут өгөхгүй байхгүй юу? Би 5 минут надад өгч гэсэн өгөхгүй. Тэгэхээр би яг тэр үед Яков 4:13-д орж ирэх хэлсэн. Тэрийг хэлээ. Тэгээд өнгөрсөн чинь захаа цаана 3 найз байна. Таньдаг бүх байж тараад. Өө за сайн өгөөлөө нөгөөд ч бас баахан ярьлаа. Тэгээд яаж чи нэг охин ингээл автаа бас мэтгэлж байгаа. Чи юу яах гэж заавч нэг яриад идгийн болтгүй юм хайшин ингээд тэгэхээр би яахгүй болов л доо гэхдээ би бас өөрийн
аврагдсан учраас би ч гэсэн деважин руу явахдаа зүгээр чи ингээд хам руу явж явах гэхээс илүүгээр би зүгээр ингээд нэг ч гэсэн ингээд хамтдаа аваад Бурхныг таньж мэдээд амьдрал өөртөө ингэсэгээ тэгээд тэр охин жоохон маргалдаа тэгээд хамгийн сүүлд тэр охин тэгээд тэрийг үнхээр чиний зүслэг хоосон орон зай байгаа бол чи залбирч үзээрэй хүн болгон тийм хоосон орон зай байдаг альва тиймэрхүү зүйлүүдэд дамжуулсан хүмүүр энэ дэлхийгээс ирэхгүй амар амгалан зөвхөн Христэд байдаг юм аа гэж би тэр охин хэлсэн. Тэр охин жоохон сонин ингээд юм бодоод үлдсэн. Тэгээд нөгөө найзууд хөл цаацаа ирүүлээ маргалдахаар бол дараа маргалтыг бид нар очихоор тэгээд гурдууд яваад чигээ гэсэн. Тэгээд дууссан. Тэгээд өчтөр бас өглөө яасан мэ гэхээр залуучуудаа хамтдаа сакс тоглож байгаа нөхөрлөж байгаа. Тэгээд итгэж юмш хоёр залуу хам сакс тоглосон л доо. Тэгээд тоглож дуусчаа тэр залуу бүтээр нэг баг үүсгээ тэр залуу 3-аас лаг шийдэл ер нь ингээд сайн тоглосон. Тэгээд дуусчаа тийч надад нэг 10 секунд өгдөж байгаа. Яг дуусаад тэр залуу за явлаа гэх оронд би дотроос үсэхгүй бороо чи энэ залуу яагаад цуглаандаа үрж болохгүй гэж энэ залуу чи зүгээр сүм дэрж үзэрэй гэж болохгүй гэж тэгээд би тэр хугацаанд чи бүтцэн амард юм уу маргааш амард юм уу амардаг аа тэгвэл чи цуглаанд дэрж үзээч гэж би шууд довтолж байгаа 10 секунд. Тэгээд нөгөө залуу юу гэсэн бэхээр тгийл та гэж байгаа. Тэгээд би тэр үед хилээгүй байсан бол тэр залуу ирэхгүй байх байсан. Зүгээр ингээд бид нартай хамт тоглоод тэгээд би шууд уцаа гаргаж ирж за би чиний дугаарыг авчиг гэж шууд нөгөө залуу чинь шууд уцаа солилцоо. Тэгээ оройн над руу бичсэн та нар яг юу хийдгийг гэнэ оройн. Тэгээ тэр залуу угаасаа тэнгуүлөө бид нар ингээд бас ингээд магтан дуулаа залбираад юм ингээд номлол сонсоод ингэдэг гэсэн чинь би ч гэсэн өөрөө ингээд хуучин гэрээг ч гэсэн ингээд жоохон ингээд судалж хийсэн. Би бас Bible study гас ганц хоёр ингээд явж үзчихсэн. Тэгээ танаа цуглаанд тэгт очиж үзэж байгаагүй гэдэг жоохон. Тэгэхээр энэ чи яасан гэхээр бурхан бидэнд тийм боломж өгөхөд бид нар тэр боломжийг алдаж болохгүйгээр юу таарах юм бол бид нар ярих хэвээр тэгээ тэр залуус өнөөдөр цуглаанд очсон байгаа. Тэгэхээр яасан гэхээр энэ 7 хоног зүгээр ингээд би гараад би тэр хүн ингээд амар мэдлэг яриаггүй би биенээс ингээд өчөөгөө ингээд чи юу тийм юм гэж яриаггүй зүгээр л би таралдаад надад өгсөн тэр жоохон секунд жоохон минутаар би хэрэглэсэн. Амен. Тэгээ бурхныг яг ингэж зүс сэтгэлээр хэрэглэж байгаа бурхнаа бүх эзэн би энэ хүн сайн мэдээ тараахыг хүсэж байна гэсэн тийм зүсгэлээ та гарахад бурхан таны ажил таны дотор ажиллаа хийдэг. Амен. За тэгээд очлоо яриа удаа явчих үгүй юу? Та юу хэлээрээ за би юу залуучуудаа цуглаан дээр нэг үг дамжуулах сардаа ганц хоёр удаа дамжуулахаар пастор шиг барай номдод бороош пастор янз орж идэв гэдэг намайг яаж яах вэ гэж баг цаг явчих гоо залуучууд чинь юу вэ цаг ингээс сууж гарч ингээд нөгөө чинь бүр ядраа нойр бүрээ тэгээд тийм учраас та нар жоох удаа дэвэл гараа өргөж ч юм уу тэгээд хэрэгэрэй гэж хэлж байна. Тэгээд би 30 минут надад байгаа учраас айлуулах хэрэггүй. За тэгээд би та бүхэндээ Иохан номноос хуваалцъя. 1:43-аас 51. Дараа өдөр нь Есүс Галилед явахаар завдан байхдаа Филиппийг одоод түнд намайг дагах гэв. Андрей Симон нарын хот Бицаадаас Филипп иржээ. Натанаэлийг Филипп одоод Мосе хуйлдаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэсэн. Натанаэл түнд Назараас сайн юм гарч чадна гэж юу гэхтэн Филипп ирж харалтаа гэв. Есүс өөрөө нь ирж яваа Натанаэлийг хараад түүний тухай харагтун жинхэнэ Израиль залмих гэж түн үгүй гэв. Натанаэл Есүсээс та намайг яаж мэдэн вэ гэхэд тэр Филипп чамайг дуудахаас өмнө инжирийн модны дор байхад чинь би чамайг харсан гэлээ. Натанаэл Раби та бол Бурхны хүү та бол Израилийн хаан гэж түүнд хэлв. Есүс түүнд хариулан чамайг инжирийн модны дор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агуу үзэх болно гэж тэр үннээр би таанаас хэлье. Тэнгэр нэгдэн Бурхны тэнгэр ичнэр хүний хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав. Амен. Тэгээ би нэг төсөөс нь та бүхэнд юу хуваалцах юм? Намайг даг гэсэн Есүс хэлээд дээр очив. Намайг даг гэдэг юм жоо тэр намайг даг гэж байгаа чи тэр Филипп дуулууртаа дагаа гэсэн байхгүй. Филипп өөдөөс юм хэлээгүй. Тэр зүгээр л Есүсийг дагсан. Яагаад гэвэл Есүс Петр дээр юу харах юм бол Петрийн яг хэлсэнтэй чи тийшээ хоолоо хаяа гэсэн чи хайсан чи маш их тор тэр загас дүүрээд шинжэнгөө тэнцээ нэг юм загас ингээд барих гал амьдаа хичээсэн ямар ч загас олдоо. Магадгүй чи Uber хийдэг хүн байвал бүр ингээд бүр шинжэнгөө ингээд ясч нэг ч олдохгүй байгаад байна л да. Дуудахгүй. Тэр яасан гэхээр Есүс тэр хүн хэлж байгаа чи одоо ягсаа. Гэсэн чинь 4 үрж 5-аар үржээд ч юм уу те зүгээр л тийч өдөр олох байсан мөнгөөгөө нэг хүн аваад очиж байгаа гэсэн үг. Петрийг боёж гисэн. Тийм учраас Петр яасан гэхээр та бол үнэхээр Месай юм аа та бол үнэхээр аврагч юм аа гэд Бурхны юм сүдөө эзэн би нүгэлтэй та надаас хол байгаа ч гэсэн. Тэгээ чи Филиппийг хүртэл Бурхан Есүс очиод дуудахад Филипп дуулахтайгаа тэр дагаа явсан. Тэрээр юу гэж өгөхөр бас бусад шавнуудыг харах юм бол Есүсийг дагсан хүмүүс бүхнээ орхиод түүнийг даваа гэдэг. Юу нэг их шавнууд бүгдээр харах юм бол тэр
хин Йохан, Яаков хоёр ч гэсэн загасчин байсан. Петр, Андрей хоёр ч гэсэн загасчин байсан. Тэд өөрсдийнхөө амьдралыг зөвхөн загас барьж тэгээ өөрсдийнхөө өдөр тутмын амьдралыг тэгээ болгоодог байсан. Бидний хамгийн мэддэг чаддаг зүйл нь загасчин. Тэгээ юу гэдэг барилгачин хүн байх, тэр хүн барилгаа хийж мөнгө олдог байдал тэр хүн яасан Есүстэй уулзсан дараа тэрийг орхиод Есүсийг дагавсан. Яагаад гэвэл би ингэж яваад би өөртөө юм авах юм харин би Есүсийг дагах юм бол би тэнгэрт шагналаа хураах юм байна. Би олон хүмүүсийг хайрлаж, олон хүмүүст би сайн мэдээ тунгаглаж өгөөд Бурхны хаанчлалын төлөө би ч гэсэн хамтран зүтгэж болж байгаа юм байна гэдгийг тэр хүн мэдж байгаа учраас Есүсийг дагаад явдаг. Тийм учраас тэрийг та бүхэн одоо ч болоо ажиллаа болоо гэж хэлээгүй. Ямар ч зүйл гарах үед та Есүсийн талд хамгийн түрүү шийдвэрээ гаргаж чаддаг. Таны үнэхээр их мэдлээс ч илүү тэр ажлаас ч илүү Есүс хамгийн чухал шүү гэдгийг энэ ч дагалдагч мэдсэн учраас дагаж явсан. Тийм учраас та өөрийнхөө ажлыг нэг тавих уу, Бурхныг нэг тавих уу гэдэг бол тэр бол таны сонголт. Энэ ч байгаа Есүсийн шамнар яасан бэхээр ажлаа тэр хойшоо тавьсан. Есүсийг нэг тавьсан учраас Есүс тэр дагаа явсан. Тэгээ та үйлчлж байгаа бол үйлчлэлээ ч гэсэн Бурханд үйлчлж байгаа сэтгэлээр хүнд биш та Есүс үйлчлж байгаа учраас эзэн минь энэ үйлчлэлээр минь дамжуулаад хүртэл өнөөдөр цаамаа пастор хүртэл нэгдүгээр цуглаан дээр номлож явах ярьсантэй анх цуглаандаа ингээ банкнд хийдэг байсан юм байна л да. Банкнд цуглаан гэдэг. Тэгээ банкны тэр хаалгыг онгоолгоход амар ингээ хүнд ингээ хөгшин хүмүүс ч юм уу залуу хүмүүс ингээ орж гарах гэж хэцүү. Тэгээ цаамаа пастор тэрийг олж харангуудлаа яасан гэхээр хаалгыг онгоолгох гэсэн юм. Тэгсэн чинь ахлагчин цаамаа пастор харангуудлаа чи юу юм маргаачлаас тэгээ өөрөө болохоор ингээ шорттой малгай залгаа ингээ өмссөн байсан. Тэгэнгүүт нь чи дараа 7 хоног сэрж байгаа чинь бас банкнд орж иж бас эзний өрөөнд орж иж байгаа учраас гоо ингээ тэгээ цааштай хүмүүсд үгээр дээр ирээ гэсэн. Тэгээ цаамаа бас тийм үйлчлэл хийсэн. Тэгээд тэр үйлчлэлээ ч гэсэн яаж яг тэр хүмүүс ингээд тусалж өгөх талаас тэр хаалгыг онгоолж чадахгүй байгаа хүмүүс үйлчлэж ирэхээр таны хувьд ч гэсэн хийж байгаа үйлчлэлээ та баяр хөөртэйгээр сэтгэл хангалуунаар эзэн үйлчлээсэй гэж хэлэх хүсэж байна тийм. Тэгээд сайныг дагуул сарныг ирэл гэдэг. Мууг дагуул муу хорлоо гэдэг. Тэгэхээр та яг хэнийг дагж байгаа вэ гэдгийг мэдсэн үед та нэрээ би Есүсийг дагж байгаа учраас би Есүсийн хийдэг бүх зүйлсийг би хийхийг хүсэж байна. Тэр хотоос хотод айлаас айл тэр ингээ бүр пасаагүй явж эзний сайн мэдээ тунгалсан та нар над руу ирээч би та нарыг амраа өөрсдийг байгаа бүх хүнд буулгах хүнд ачаа амьдрал чинь хэцүү байна уу та нарын амьдрал юу тохиолдож чи та ганцаардж гин үү цөхөрч гин үү Америкт амьдраад ядарч гин үү таны гэх хүн байхгүй байна уу чи над руу ирээч би чамайг амраа би чамайг өөрийнхөө тэг хүүхэд болоо гэж биднийг Есүс хэлсэн. Тийм учраас та ч гэсэн яг энэ цаг үед үнэхээр таны дотор хоосон орон зай байгаа бол яг энэ цаг үед үнэхээр эзэн минь би таны тэр ирэх танаас ирэх амар амгалан танаас ирэх тэр хөрөөллийн тэр бүргэлтийг би авахыг хүсэж чинь та намайг дүүр гэж. Амен. Тэгээ Филипп яасан бэхээр тэр зүгээр дуулууртаа дагаад зогсохгүй. Тэр зүгээр дагчаад за би итгэж одоо хангалттай би сайн мэдээ шаардлага байхгүй. Би зүгээр бүтээсээ өдөр цуглаандаа явъя. Би ингээд өөрийнхөө хийж үйлчлэе гэж болох байсан. Харин тэр яасан бэхээр хамгийн дотны найздаа тэгээд Андрей хүртэл яасан бэхээр Есүсийг хүлээж авчиад эхлээд ах дээр очсон, Петр дээр очсон. Тэгээд Месая би боллоо. Та яач гэсэн. Тэгэхээр яаж явахвэр бас Паул Силас хоёр хүртэл сайн мэдээ тунгалаад Македон явж байхад тийч яасан бэ гэхээр сайн мэдээ тунгаснасаа болоод ташуудуулаад зодуулаад шоронд орсон. Тэгээд байж явахвэр шоронгийн тэг харуул тэр үед яг ингээ нөгөө шоронгийн хаалга ингээ бүх олгонууд нэгдээд тэг Паул Силас хоёр хамтаа залбирж байхад тийч газар хөдлөлт болоод гайхалтай тийм тэнгэр гэж бууж ирэх тийм зүйл болсон. Тэрийг тэгээд бүх шоронгийн хаалга нэгдсэн байсан учраас харуул нойрноос ирээд өөрийгөө амиа хорлохоос аргахгүйс яагаад гэвэл хэрвээ бүх хүмүүс гацсан байх юм бол маргааш өглөө угаасаа бүхэн тодорхой. Бүх хүмүүс гацсан байх чи юу хийсэн бэ гэдэг. Яг амиа хорлохоо ингэ байсан чи Паул үүсэн гэхээр түүцүүд байж идэж зогсоо гэсэн. Гэсэн чи тэр харуул үүсэн гэхээр аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэсэн чи эзэн итэг. Тэгээд тэр цаг үчид яасан гэхээр тэр харуул өөрийнхөө гэр бүлийнхэнтэй тэр шөнөөр гэртээ очиж бүгдөө хамтаа баптизм хүртсэн. Тэгэхээр бидний хувьд хамгийн түрүүнд очихдээ би Есүст итгэсэн би амгаар аврагдсан шүү дээ би явааш орж байгаа шүү гэсэн гэж итгэж байгаа хүн хамгийн түрүүнд ойр дотныхоо хүнд хамгийн сайхан зүйлийг ярина үстэй. Тэгээд тэр чинь Филипп ч гэсэн найздаа очиж хэлж гин Андрей ч гэсэн ахтай очиж хэлж байгаа. Тэгээд та гэр бүлийнхэндээ яг ингээ очиод хэлж байсан уу? Хэлэх гэхээр найзууд чинь чи Есүст итгэсэн юм уу? Чи нэрээ арайчтай чи нэрээ монгол хүн байж гэж гин үү? Эсвэл чи өстой нэрээ тийм ийм найз одоо биш. Магадгүй юм хөө сорил гавчлаг ирсэн л баг. Гэхдээ та өөрийнхөө хамгийн дотор байгаа зүрхний бэлхлаар ам ярьдаг байхгүй. Тийм учраас таны зүрхэнд Есүс Христийн сайн мэдээ байна уу? Есүс Христийн хайр байна уу? Тэрийгээ та бусдад хуваалцаж байгаа гэсэн үг. Тэгээ очиод яг үнхээр хүлээж авахгүй бол бид нэрээ залбирхаас арга байхгүй. Тэгээ тийм учраас энэ чинь харах юм бол Филипп Андрей дээр очсон. Биш ээ. Филипп Натанаэл дээр очсон тэгээ Андрей дээр гин. Тэгээ Натанаэл дээр очиж юу гэсэн бэ гэхээр хэрвээ Иохан 1:45 гэх юм бол Натанаэлийг Филипп олоод
Мосе хуульдаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүн Назарын Есүсийг бид оллоо гэсэн гэж. Тэгэхээр олоо гэсэн юу гэсэн үг вэ? Та хин нэг олохоор явж байна уу? Тэгээ би аврагдсан одоо хангалттай би ингээд суудлаа сууж яхад болоо. Энд чинь ийм олон хоосон суудал байхад эзэн минь та надаар дамжуулаад энэ хоосон суудал хин нэг та надаар дамжуулаад авчруулаач. Тэгээ би марга дараа 7 өдрийн бүтэнсээ өдөр гэхэд надаар дамжуулаад та энэ суудлыг 2 3 хүнээр тэгээд хүүргэсэн байгаа ч. Би энэ Филиппийн итгэлийг зүрхэндээ тэгээд Натанаэл би найздаа очиж хэлсэн шиг та миний амьдралыг ч гэсэн тэгэж өөрчилж таарлцсан Монгол хүндээ би очиж сайн мэдээ тунгалах гэж би ганцаараа амдаа зогсохгүй би хин нэгэн Монгол ахын дүүсэн ч гэсэн энэ үнний сайн мэдээ тэгээд үнэхээр авралыг үнэхээр аваасаа өчигдрийн тэр охиныг хэлсэн чи ганцаараа л явчих болж л байгаа үстэй яахаа намайг авчих гээд байгаа юм бэ гэдэг жоо. Тэгээд би тэр охиныг тэг зүгээр юм тийм тэр охиныг хараад ингээд дурлаад хайрласнаа биш Христийн хайр надад байгаа учраас нэг монгол хүн 3 монгол охин зогсож байгаа учраас энэ 3 охин ч гэсэн ягаад Есүсийг таньж мэдчих болохгүй гэж би ягаад өөрт байгаа итгэлээ би энэ 3-т хуваалцах болохгүй гэж энэ 3-т очиж ягаад ярьж болохгүй гэж гээд оцсон. Тийм учраас танд тийм итгэл байна уу Филипп очоод юу гэсэн би зөвхөн Месаяг олдоо тэр өөрийн гэрчлэлийг хуваалцсан. Тэгээд миний амьдрал ингэж өөрчлөгдсөн. Тийм би Есүс итгээд би урд нь тийм зэрэг хийдүүсэн би тэрийг одоо болсон. Би бусдыг шүүдэг байсан, би бусдыг муудаг байсан, би хараал үгс миний амнаас ундардаг байсан те. Эсвэл би юу завхаардаг байсан, би архитын цогтуудаг, би шоовддаг байсан, би бүх юм үгийг хийдэг байсан. Харин одоо би өөрчлөгдсөн. Би одоо Есүсийг дагдаг болсон гэдэг таны амьд тэр гэрчлэлч тэр хүний амьдрал нөлөөлдөг. Тэгээ өнөөдөр бас яг халуун нэг чиг бодоод яриад байж исэн. Хорин дээр бадрал огой хорин дээр байж хахад ягаад чи мэдгүй намайг юусэнхээр чи нүгдэж шиг хаяж болохгүй гэж. Тэгээ би тэр хорин дээр ингээ хүмүүс байж хахад хорин дээр ч гэсэн юундаа сайн мэдээ тарах маш том гол боломж байдаг. Тэгээ би очиж халуунагч яасан би өөрхөн гэрчлэлийг хуваалцсан. Та ирөө маргааш завтвал хагасаа өдөр болж ирсэн. Та маргааш завтвал манай цуглаанд төвийн дээр ирээ бүтсээ өдөр тэгсэн чинь маргааш халуунагч хүрээд ирсэн. Тэгсэн чинь нөгөө манай цуглааны охин баярмаа юусэнгөд бороо чи яатсан үе юм бэ? Би яасан гэсэн чинь би 5 6 жил халуунагчтай хамт ажиллаад би Есүстэй зөндөө ярьсан, ятгсан, ирчээ гойсон. Тэгээд ирээгүй тэгсэн чинь чи зүгээр хуримдаа тарагдаад Есүстэй юугаар нэг хийх өгөөд ирсэн байж тээ. Тэгэхээр яаж өгөхөр танд яг энэ Филиппийн зүг сэтгэл Есүст үнэхээр итгэсэн тэр гайхалтай тэр гал галуун итгэл сайн мэдээ тунгалж үхэл рүүгээ дуудаж буй хүмүүсийг алагдах газрынхаа зүг гэлдэж буй хүмүүсийг буцааж авч хаас хойш босоо гэж сургаалт өгсөөр байгаа тэр үгийг яагаад эзэм та миний амьдрал байлгаад хин нэгэн үхэл рүүгээ явж байгааг би харсаар байж энэ хүний чи үхэл рүүгээ яваа би өөрөө үхэх шаардлага надад байхгүй би аврагдсан гэд та хараад байж яг уу хин нэгэн гал руу ингэж явж байгаа нөхрөө унах гэж байгааг харсаар байж найзаа чи нөхрөө унах гээд нь штэ нааш хүрээд ирээч гэж хэлж чадахгүй байх юм бол Бурхан таныг сүүлтийн өдөр та өөрөө энэ дэлхээс аврагдах үед Бурхан танаас асуу. Би тэр хүмүүсийг чамд өгсөн байтал яагаад чи тэр хүнд очиод зүгээр л Есүс итгэж тэр чиний аврагч чи өөрийнхөө итгэсэн тэр гэрчлэлийг чи яагаад тэр хүнд хуваалцаж болохгүй бэ гэж танаас асуу. Тэр үед та Бурханы нүрийг харж үнхээр чадахгүй та үнхээр толгоо удаалгахаас өөр арга байхгүй. Тэгээ тийм учраас ах トゥ усаа та нар нөхөр юм Филиппийн итгэлийг зүрхэндээ тээгээсэй. Натанаэлд очиод үнхээр би тэр Натанаэлийг явж олж очиод Мосе хуульдаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэсэн гэж байна. Амен. Тэгээд та тэр хүн гэрчлэлээ яг өөр гэрчлэлийг хуваалцах. Тэр хүн зүгээр л цуглаандаа өөр. Тэгээд ингээд би бүтэнсээ өдөр болгон 2 цаг ингээд цуглаанд явдаг, 1 цаг явдаг. Ийм зүйл болдог тамаа цуглаанд ирээч. Хин нэгэнд өрлөг өгөх гоё шүү. Хөрмийн өрлөг авах гоё шүү. Содоо сондор хоёрыг хөрмөнд болох ч яваа авах өрлөг өгсөн. Би тэр өрлөг авчаад ямар гоё юм бэ? Би хөрмөнд өргөж штеп. Тэгээд Есүс ч гэсэн бидрийг тэр хүмүүсийг үлдэх тийм хөрмөнд ирээч. Өржинэгээ та тэр хүнд очиод өөрийнхөө биеэр ялангуяа биеэр очиж тэр хүн өрлөг өгөх чинь хамгийн гоё байхгүй. Зарим хүмүүс айдаг, ичдэг, санаа зовдөг. Есүсээс тэр ичдэг байхгүй. Ягаад гэвэл намайг Есүс итгэдэг гэж чинь нэг та юугаа бодчих бол энэ хүн надтай найзлага болж болов. Эсвэл энэ хүн намайг моолох болов. Эсвэл энэ аваад хийх болов. Харин бид нар орлоо тэр үсгээр зүгээрээ та нар ингэсэн ч гэсэн би та нарт гомдохгүй, би уурлахгүй. Би үнээр өөр миний амьдрал хийсэн Есүсийг би гэрчлэхээсээ би хизээж ичихгүй. Та нар ингэсэн ч болов. Гэхдээ зүгээрээ би танаас хайртай шүү гэ. Тэгээд би тэр хүчээр яг боломжтой бүтэнсээ өдөр 2 цагт Вашингтон Монгол цуглаан дээр хурж ирээрээ гэж би тэгж комент биччихэл тэгээ шууд пост өгсөн. Ягаад гэвэл чи хэрүүл маргаар явуулдаг учраас. Тэгэхээр танд ийм итгэл байна уу? Авралын яг үнний сайн мэдээ таны зүрх сэтгэл байна уу? Маш олон итгэгч нартэй би аврагдсан, би итгэсэн гэж явж идэг. Гэтэл Есүс биднийг сая коммерсээр хүртэл итгэгч хүн болгоныг зөвхөн Соломон Баатар пастор сайн ахлагч зөвхөн Есүсээ сайн мэдээ та нар цуглаандаа байж та нар хөгжлөд байж гэж хэлээгүй.
Харин та нар эцэг хүү ариун сүнсийн нэрээр эднийгтэй баптизм өгдөж бүх хүмүүсийг дагалдаж болгохтун гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр танд ч гэсэн сайн мэдээний хүч чадал өгдөн сайн мэдээ юу гэдэг ингээ хүч чадлаар ч юм уу их мэдлэрч биш харин ариун сүнсээр удирдуулж таны тэр юу гэдэг библийн мэдлэг дутуу байна уу? Таны залбирал дутуу байна уу? Эсвэл та юу гэдэг би арай сайн ярьдаг болоогүй байна уу? Тэр хамаа байхгүй танд тийм зүстгэл байгаад найзтай очиод найзаа цуглаанд үе дээрээ чи зүгээрж үзээ. Энд чинь Филипп юу гэсэн бэхээр ирээд үзгэсэн. Ирээд үз. Тэгээд өөрөө юу болох чи хаа. Би тэр залуудаас сагс олж найздаа юу чи зүгээр өөрөө ирээд үз. Үнэхээр чиний амьдрал бурхан орж ирвэл цаашдаа үргэлжлэл яваарай. Хэрэв үнэхээр тийм зүгөөч мэдэрдэггүй байх юм бол ирэхгүйсэн ч болно. Яг л би тэр үнэхээр итгэдэг бурхан өөрийг нь илэрхийлээд байж байгаа хүмүүсийг бурхан зүгээр ингэ орхино гэж үү. Хай тэгвэл олдон тогш тэгвэл нэгэн зүгээр тэгвэл өгдөг. Хайдаг хүн бүр олддог, тогшдог хүн бүр нэгдэг, гүйдэг хүн бүр өгдөг учраас бурханыг илэрхийлээд өөрөө очихыг хүсээд таны тэр өрсөн урилгыг хүлээж аваад ирсэн хүнд бурхан өөрийгөө илчлэхгүй байна гэж үү. Амен. 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 Тэгээд ирж харалтаа гэдэг нь юу гэж байгаа вэ? Натанаэл түнд Назараас сайн юм гарч чадна гэж үү гэхэд Филипп ирж харалтаа гэсэн гэж. Тэгэхээр таны тэр мэдлэг чадвар таны тэр юу ямар ч хамаа байхгүй. Зүгээр л та очиод яар. Би анх Чикагогийн залуучуудын конференцээр намайг илгээгч гэсэн ураатай конференцд би очсон л доо. Америкт ирээд эхний жилдээ. Тэгээд би тэр үед библийн мэдлэгч гэсэн би библийг сайн уншдаггүй, сайн залбирч чаддаггүй, юм сайн мэдээ тараах битгий хэлдэг. Есүсгээр амнаас гадаггүй байлаа ш. Тэгээд тэр үед би конференц очиж яасан гэхээр тэр галыг авсан. Эцэг та намайг илгээж. Исая юу гэсэн бэхээр энэ ард түмний төлөө хэн явах вэ гэж Исая. Би энд байна. Амен гэж хэлсэн гараа явсан. Тэгээд би яасан бэхээр Чикагоос гал авсан гэж тэсээ дээрээ. Эцэг минь би энд байна гэж ажиллаад харж авч ирчихээ. Шоон залбираад эцэг минь өнөөдөр та надад дамжуулж нэг хүнийг ч гэсэн өөртөө ирүүлээ чигээр. Тэгээд би өдөр болгон гараад би яаж ч байсан нэг хүн тараахыг би үнэхээр хичээгээ зүтгээд автобус хүлээгээ байж чаддаг чи автобусны буудлын дээр хүн зогсож би энэ автобус хэдэн минутыг 5 минут гэж харчих юм бол эзэн минь надад 5 минут өгсөн танд баярлалаа гэж би 5 минутыг хүртэл би ашиглахын тулд тэр хүнтэй ярьдаг гэсэн. За автобусанд ороод суулаа. Суугангууд нэг охин ингээд сууж байгаа. Би хойд суучаад одоо ялангуяа эмэгтэй хүн дээр ярих чинь бас ингээд октоо чинь буруугаар ойлгоно. Тэгээ буугаар намаас нэг хатаг юм байна. Тэгээ надад тийм бодлоо орж ирдэг байхгүй. Одоо энэ охин юу гэж бодчих вэ? Тань ч тийм санагдахгүй. Би Иесус талаар хамаагүй юу гэж бодлоо. Хүчтэй галзуу юм Иесусийг ингээд бодголоо. Юу гэж бодох гэж бид нар тийм айц байдаггүй. Энэ айц хинээсээр түүхээр бурхнаас уу? Сатанаас ирдэггүй. Таны дотор тийм айц байх юм бол энэ айцыг та таслах ёстой. Яагаад юу би энэ үннийг мэдчихээд тэр нэг хүн тэгсэн гэсэн чинь жүжигч юм. Бид нар хуурамч юмыг бид нар зохиомжтой юмыг яг үний юм шиг тоглодог. Харин Есүсийн та нар үнэн юмыг худлаа юм шиг ярьдаг гэж байгаа. Ойлгосноо тий? Үнэн юмыг бид нар үнэн юмыг мэдчихээ таньсан юм нэг ял үрдсэн мөшиг тэр нэг пастор намаа ярьсан байна. Тийм учраас би овчээ. Тэр нэг амар хэцүү тийм албатгаар явдаг. Албатгаар явах юм бол яг үндэ нэрээ бас. Гэхдээ бас үуч юмс гарал л та. Тэгээ Филиппогийн номдод тэгчихээ зарим хүмүүс Паул энэ сайн мэдээ тунхлаа гэсэн хэсэг хүмүүс нөгөө Паул сайн таал маш олон хүмүүсийг аваад ирсэн. Тэгсэн зарим хүмүүс нөгөө атаархлын чухмаар. Тэг би ч гэсэн бас ачиг Иесусийн талаар яриадсан. Атаархлаарч бай, үнээрч бай. Тэгээд юу гэж хэлсэн. Иесус л алдчихж. Зарим хүмүүс атаархлын маягаар тараад гэл та. Яагаад гэвэл нэр алдрыг авахын тулд. Тэгээд Барнаб ч гэсэн яасан өөрийнхөө хүнч хөрөнгийг зараад бүх элчнэрийн хөл авч тавьсан. Тэгсэн чи яасан гэхээр Ананаас Сафрыг гэр бүл үүсэн бэхээр тэд нар ч гэсэн Барнаб шиг гоё тийм ингээ чуулган дотор хүндлэгдэх юмсан. Чуулган дотор тийм эрхэмлэлтэй болох юмсан гэсэн үднээс яасан гэхээр өөрсдийнхөө $100,000 зарсан хаусгаа бид хоёр $50,000 зарсаа бүгднийг авчиж өгч байна гэдэг өөрсдөө $50,000 хойно нууц. Тэгсэн чи Петр үүсэн бэхээр та хоёр ариун сүнсний өмнөд Бурхны өмнө та нар яаж ингэж худал гიშлэн бэ гэж шууд тэр доор нөхөр нэглээд унаад араас нь ихнэр нь орж ирэл бас хоёрыг тэгэд зарснаа $50,000 зарснаа тийм гэсэн ихнэр ч гэсэн унсан. Тэгэхээр тэр хоёр яасан бэ? Их мэдлийн төлөө, нэр алдрын төлөө, чуулган дотор ингээд ахлагч ч юм уу тийм хөвгүүд төлөө хэрэгэлсэн учраас бас гарч ирсэн. Харин тийм чи ариун сүнс үсэхээр чуулган дотор ийм зүйл байх боломжгүй, бохир ашигын төлөө ийм их зүйлийг байх боломжгүй гэдгийг харуулахын тулд гэсэн. Амен. Мэнг сонсохоор нэг үзээ. Хүмүүс Иесус талаар зөндөө сонссон байдаг. Яг үүндээ тэр хүнд очиод та Иесусыг таньж мэдсэн үү? Тань хин нэг очиод Иесус талаар ярьж ирсэн үү? Тэр ярьж байгааг бол би танд ярьж өгье. Зөндөө хүмүүс сонссон. Иесусыг сонсоогүй одоо юу нь бол
Юу нь ховор шүү дээ. Монголд бол бүгд л мэднэ нөгөө Есүсийнхэн ингээ зарим нь сайлдагч байна, зарим нь муулдагч байна, зарим нь Есүсгээ яриа л гэдэг тэгэхэд очиж үзэж байгаагүй. Тийм хүмүүс зөндөө байна. Тэр үед таны үүрэг, таны зүг сэтгэл, таны очиж тэр хүндээ яриа маш чухал. Тийм учраас та очиж зүгээр л Библийг та ингээ Б-г мэддэг байх тийм шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр л энэ ариун сүнс ятгаж байгаа юм бол бид нар ариун сүнсэнд дуулууртай байгаад сарын өмнө би бас нэг ахтай лефтэн таарлцсан. Веллингтон 12:01 бид нар ахтай лефтэн таарлаад лоббигоос дэше дөрөв нэгэн давхар явж байгаа юм л та. Нэгэн давхар явхад лефтээр хэдэн секунд болох вэ? Хугацаанд 3-4 секунд болж штэ тий. Тэгэл гараад би яасан тэр актер хамт яг дөрөв давхар буугаад тэгэл дотроос ятгаад суух ариун сүнс бороо яриа чи юу гэдэг юм бэ? Чи надаас ах хүн гэж дээ гэж бас чи нас ах хүнээс санаа зовоод аваад байгаа зовтон ч бас ажил тэгтээ чи балаа юм яриад хөөгөө явуулчих бас яах гэж боддог ч. Тэгтээ яг үүндээ доктор шалтгасан учраас ахаа тэгээд шууд ингээл мэдлж байгаа байхгүй сайн мань та ажил хийж байгаа гэж тэгээд хэлсэн. Тэгээд би тэр ахтай нэг мэт 40 минут дээр орцсон. Тэгээд нөгөө коридор 40 минут юм явцсан. Тэр яг яасан бэ тэр нөгөө эхнэр нь ингээд Америк улс чи бүр боломж байхгүй 4-5 удаа ороод гээцэнд ороод гараагүй. Ахын яг үнээр үнээр их мөнгө зарцуулсан би бөөдөж очиж үзлээ, амдаж очиж үзлээ. Тэгтээ бүр ахын бүх л аргаа хэрэглээ. Харин би ингээд Есүст нэг очиж үзье, сүмгч үзье гэж бодоод байсан. Амен. Та таачлаа. Амен. Бурхны яг ирлүүлээд амьдрал нь хоосорсон, цөхөрцөн, ганцаардсан, хэцүү болцсон, хэн ч шандж өөрийнхөө дотор байгаа юмыг худалж хийх чадахгүй болцсон хүн байгаа. Тэр хүний төлөө Бурхан таныг явуулдаг шүү. Амен. Тийм учраас тэр хүн хүлээж авсан ч бай, аваагүй ч бай, би сайн мэднээс ишгүй байна аа. Тийм учраас таныг хэрвээ одоо энэ цаг үеч гэсэн үнээр ятгаж байгаа бол та өнөөдөр цуглаанаас гараад тэгээд Монгол хүн тааралдаад яг Монгол хүн байхгүй бол Колумбиа банкаар явуултаа Веллингтон байна. Тэгээд 55 байна. Рослингийн тэнцээтэй байрууд байна. Байна. Хаа сайгүй монголчууд байна. Та ямар тэнцээ илээд амьдарч байгаа юм шүү дээ. Өөр бүр Монгол байхгүй газар амьд Майамид амьдраад байгаа юм шүү. Манай хоёр Майами явсан Монгол байхгүй улс гэж. Тийм газар амьдраагүй шүү дээ. Хаа сайгүй монголчууд байна. Харин энэ бидний тэр сайн мэдээний төлөө гэсэн зүг сэтгэл Филиппийн итгэл бидэрт хэрэг байгаа байхгүй. Филиппийн итгэлийг тэгээд зүгээр очоод өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаад цуглаан дээр үзээрэй. Үнэхээр та Бурханд итгэхээс Бурхан таны тайртай шүү. Таны төлөө өөрийгөө зориулсан шүү гэж өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаж цуглаанд өрөөрэй гэж үзэж байна. За тэгээд дараагийн зүйлийг гэж өгөхөөр энэ 48 дээр гэж өгөхөөр 47 48 49 дээр Есүс өөрөө нэрж яваа Натанаэлийг хараад түүний тухай харах тун жинхэнэ Израиль зайлбих гэж түүнд үгүй гэвээ. Натанаэл Есүсээс та намайг яаж мэднэ вэ гэхэд тэр Филипп чамайг дуудахаас өмнө инжирийн модны дор байхад чинь би чамайг харсан гэлээ. Натанаэл Раби та бол Бурхны хүү, та бол Израилийн хаан гэж түүнд хэлсэн. Амен. Энд чи юу гэсэн бэ гэхээр те өөр хүн нэрж одоо ингээд та нөгөөлийг авчирсан шүү дээ. Ирээд үзье гэсэн нөгөө хүн цуглаад ирчлээ. Бидний өөрийг бол та Бурхан биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та тэр хүнийг Есүст итгүүлж чадна гэдэг тийм бардам зам байвал тэрийг одоо зүгээр үгүй би зүгээр л Бурхан өөрийнхөө амийг зээлдүүлж байгаа. Би өөрийнхөө хөлийг сайн мэдээ тараачны хүч юутай өрөөлтэй байна гэж ааш тийм. Та хөлөө амаа зүгээр Бурхан зээлдүүлж. Би залуучуудад хэлэхгүй. Залуучуудаа үнэхээр хэцүү байх тул Бурхан зээлдүүл. Мосо хэлсэн шүү дээ. Бурхан Израилийн ард түмнийг гаргах гэсэн чинь эцэг минь би модон хэлдэг. Би сайн ярьж чадахгүй. Би жоо төгтөрдөг. Би жоо гацдаг. Тэгээ би ингээ ярихад хэцүү байд юм бол чинь Бурхан юм гэсэнхээр хин хэлийг бүтээсэн юм бэ? Хин амийг бүтээсэн юм бэ? Үнэхээр өөрийнх нь алтрын төлөө, өөрийнх нь тэр сайн мэдээний төлөө явж байгаа хүнийг Бурхан түүний амийг туслахгүй гэж юу? Амен. Бурхан таны амийг туслахгүй байх гэж юу? Харин яг өөрт нь итгээд эзэн минь би таны төлөө явж байна. Би өөрийнхөө төлөө, би өөрийнхөө бизнесийн төлөө, би өөрийнхөө их ашигын төлөө байсан бол харин тэрнээс бол санаа зовх хэрэгтэй. Харин Бурханы төлөө явж байгаа юм бол та санаа зовх. Зүгээр л амаа эзэн минь миний амийг та аваач. Миний хөл өвгөө та аваач. Хаашаа явуулмаар та намайг замчлаач. Би танд дуудахтайгаар явъя гэж явах үед Бурхан таны амийг нэг мэдгэд та өөрөө юу ярьж байгаа гэж яг дууссан 40 минутын дараа нөгөө хүн чинь цуглаанд ирээд тэр одоо ч гэсэн цуглаанд явж байгаа тэр цуглаанд яваад зогсохгүй бүр эсийн бүлэг хүртэл хамрагдсан аав нарын цуглаанд орсон байхгүй. Амен. Тэр энэ үж явах танаас хамаарч байгаа. Бурхан тантай хамтран ажиллахыг хүсэж байгаа байхгүй. Бурхан ганцаархнаа ингээд Бурхан яг үнэндээ үнэхээр хүсэх юм бол үгээрээ Бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бүх зүйлсийг үгээрээ бүтээсэн. Надад итгээгээ хэлчих боломжтой. Гэхдээ Бурханд итгэж байгаа учраас Бурхан таныг хэрэглэмээр шүү дээ.
Одоо юу гэдэг нь танд ингээд ялангуяа ирчүүдэд ч юм уу те өөрийн өмсөх дуртай гутал байдаг баг. Тэр гутандаа л илүү хайртай. Тэр гутал арай бүхэнд дэвтэх юм уу те. А эмэгтэйчүүдийн хувьд арай илүү ингээд юу гэдэг ингээд өмсөх дуртай цамц байж болох. Тэр цамцандаа л илүү дуртай. Өөр цамц байна л да. Гэхдээ тэр цамцаа өмсөх юм бол нэг гоё харагдаад, тэр цамцаа өмсөх юм бол нэг торхон харагдаад. Ихэл юм бол гоё байх. Хүн болгон тийм байдаг те дуртай идэх хэрэг үүнийг ингээд дуртай библ байж болчих те. Дуртай таны хувцас байж болчих юу вэ? Бурхан ч гэсэн танд та ч гэсэн тэр хүний хувьд яг тэр дуртай хувцас, дуртай өмнө, дуртай готлон тийм байлтай яг бурхан таны хэрэглийг хүсэж та өөрийгөө та бурханы хувьд нэг хэрэглөө. Тэгээд тийм учраас та өөрийгөө мөнхөд бурханд хэрэглэх хэрэгтэй. Тэгээд бүр ингээд гоё баяр хөөртэй бурхан таны хэрэглэх дуртай. Өөр хүний хэрэглэж болно. Гэхдээ би халуунаар хэрэглэмээр биш. Тэгээд би амгаар хэрэглэмээр биш. Би чагаар хэрэглэмээр биш. Бурхан тэгдэг байгаас. Тэгээд содог би хэрэглэхээр өөр залуучууд байна. Буруу байна. Гэхдээ содомынууд нь арай тааламжтай байгаа. Би энэ залуугаар дамжиж би вэлж урганы босомоор Японы нэгэн пастрын бизнесмен ах байсан юм байна л та. Гэр бүлээрээ. Тэгээд тэр бизнесмен яасан бэ гэхээр бурхны өдөр дугцсан өөр итгэгч. Тэгээд чи одоо бизнесээ болоо чи миний төлөө яв чи би жаа хончин байлгаар дууцсан. Өөрөө тэр бүх бизнесээ хойшин дараа орхиод тэгээд явсан гэж. Тэгээд цуглаа хийстэй. Яг уу тэгээд тэр бизнесмен тэгээд ихнэр нь тэр хоёр тийм хүний нүдэнд харагдах тийм нэг хөөрхөн ч юм уу царайлаж юм тийм биш юм байна л та. Хүн зөв юм. Тэгээд яасан гоо цуглаа хэлээд 3 жил болсон. Цуглаа нэг ч хүн юм болж байгаа. Нэг ч хүн. Тэгээ ихнэр нэг өдөр тэгсэн гинэ. Өвгөө. За өвгөө энэ чинь тэ өвгөө. Чиний дутах чинь тэ арай биш юм шүү. Бизнесээ хийсэн арай илүү өөрчлөлттэй байх байсан баха. Хамгийн бизнес юм бол бас бизнесмен хүмүүс хүрээд ч юм уу бас доор ажиллаж байгаа хүмүүстэй ч их сайн мэд харах боломжтой байсан юм шүү. Тэгээ энэ жоо хэцүү юм ойлаа болох уу? Яг 3 жил цуглаанд явсан. Тэгээ байж чи нэг өдөр яатсан бэхээр нэг цуглаанд нэг залуу орж ирсэн. Тэгээ тэр залуу орж ирээд нөгөө асууж чи яаж мэдчих хурж ирвэ? Юу хинээ сонссон бэ? Яасан бэ гэсэн. Бөө маяр болж байгаа ш. Нэг хурд тэгж бөө маяр. Таны гэсэн чи ороод ирэх бөө маяр болтохгүй. Таны гараа өөхс бүрээд ирсэн байх ингээл тиймэрч байгаа бол хончтоо чи тэгин бэж залуучуудаа цуглаан дээр тэнийг ихгүй байж тийм юм болсон бүр хамгийн дөрөв бошоор тиймэрч байгаа. Өөстөө ойр дээрээ юм ингээл бүр нэг гой цаанаас төлдөг. Тэгэхээр таанаа ч гэсэн тэгж санагддаг шүү. Та жуулган дотроо би ямар ч хэрэг байхгүй дээ би байсан байгаагүй цуглаа явна шүү дээ. Яг үүндээ та ч гэсэн энэ биений эргэтэн гэдгээ батж болохгүй. Энэ 7-3 байхгүй болчих юм бол яг энэ 5-3-ийн 1-3 байхгүй бол 4-3-тай дутна шүү дээ. Болохгүй юу? Та энэ чуулганы биеийнхээ нэг эргэтэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Би байхгүй ч гэсэн болж энэ дөрөв болчих шүү дээ. Яг үнд энэ байж бас хэрэгтэй шүү дээ. Энэ байхгүй бол нэг дахиад байгдаг шүү дээ. Тэгэхээр энэ байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та ч энэ газар байх ёстой. Байх ёстой газараа байгаад цоргоо дотроо зогсоод тэгээ бүгдэх ёстой газараа та бүглөөд үйлчлэх ёстой газараа үйлчлээд тэгээ дуулууртай их мэдл дотроо дуулууртай байгаад эзний өмнө хэмжтэйгээр яваад тэгээд тэр залуу орж ирээд тэр залуугаас болоод яасан бэ гэхээр 3 жил нэг ч хүн ирээгүй байсан. Тэр залуу тэр чуулганыхаа сайн мэдээ тараач нь болоод тэр чуулган мянга хүн ирсэн гэж байна. Тэгэхээр зөвхөн юу гэдэг сайн мэдээ зөвхөн пастраар юм уу, зөвхөн пастрын ихнэр юм, зөвхөн ахлагчраар юм үгүй. Тэр чуулганд орж ирээ тэр залуу нүгсгээр та хоёр 3 жил би ажил руугаа явахдаа дандаа би энэ тэр доо явдаг үстэй байнга хийдэг байсан. Тэгээ би нэг өдөр орох юмсан гэж хүсэн байх мөнхөө хүсдэг байсан. Гэхдээ цаг нь болтгойсэн. Тэгээ яг өнөөдөр цаг нь болоод би орж ирлээ гэсэн. Тэр тэгж итгэмжтэй хийж исэн, итгэмжтэй цуглаад өмсөлдөд явж исэн тэр зүйлийг тэр залуу харсан учраас орж үзгээс гэсэн хүсэл байсан. Яг тэр цаг мөчтөнд тэр залуу орж ирээд тэр залуугаас болоод чуулган нь мянгаараа маш олон хүмүүстэй чуулган ирсэн гэж байна. Тэгээ бүхэн танаар дамжуулж тэгээ пастраас хөдөлт гарч чадахгүй байсан үйл чинээс танаар дамжуулаад гарах боломжтой. Пастор үгүй хончин хүмүүсүүд орж ирсэн хүмүүсийн хондуудыгаа юу болж ийн яаж гэдгийг мэдээд тэдрээгээ ингээд байх хэрэгтэй бодол. Чуулганы Христийн биеийг тодорхойлох 5 зүйл байгаа шүү дээ. Игч, иш үзүүлэгч, сайн мэдээ тунгалагч, хончин багш гэж байгаа. Гэтэл сайн мэдээ тунгалагч гэж бас байгаад байгаа. Зөвхөн пастор хүн сайн мэдээ тарах хэрэгтэй зүйл биш байхгүй юу? Тэгэхээр та ч гэсэн тань сайн мэдээний хүн болгонд өгөгдсөн байгаа учраас та ч гэсэн дараад тарах хэрэгтэй. Энэ бол танд өгөгдсөн таны дуудлага уу? Танд өгөгдсөн Бурхны танаас өгсөн тэр тушаал юм. Тийм учраас хүн бүр сайн мэдээ тунгаглах хэрэгтэй. Тэгээд хажууд байгаа хүндээ та хэлэхгүй юу? Есүс таны хэлгээ.
Есүс таныг өнөөдөр хүчиж мэдж байгаа. Энэ чинь Натанелийг юу гэсэн гэхээр би чамайг инжирийн модны доор байхыг чинь харсан юм а. Филипп оч хэлгээс өмнө гэсэн. Тэрийг сонссон Натанел бүр шокнд орсон. Яаж намайг тэр инжирийн модны доор юу? Тэгээ би боцсон инжирийн модны доор Натанел их чухал юм хийжсэн байсан баг. Тэгээ жинхэнэ Израиль хүний хийдэг амьдралдаа хийдэг ч юм уу. Ер нь Израиль хүний хийдэг, эр хүний хийдэг чухал дөрвөн зүйл байдаг юм л да. Нэгт нь юу гэхээр хуулийг заадаг. Эзний үгийг заадаг. А хоёрт нь үр хүүхдээ эзний үгийн дагуу хүмүүжүүлдэг. Өөрийнхөө төрсөн хүүг Авраам, Исаак, Яаков бүгдөө итгэлийн үг эцэг. Яг эзний үгийн дагуу эзэн бидэнд ингэж тушаасан, энэний дагуу явах хэрэгтэй бүх хуулийг нэг бүслэн заадаг. А тэгээ гуравт нь юу гэхээр синагог барихад ямар ч тэр хүний өөрийн гарын оролцоо хэрэг болдог юм. Цуглаан барихад тэр хүн ядаж санхүүгээр ч юм уу өөрөө хүнийгөө чадрын алхаа бариач боцоход ч юм уу ямар нэг байдлаар тэр хүний үүрэг орох хэрэгтэй гэдэг юм. Тэгээ би энэ номлыг битаан чуулганы сайнаа гэж пастор тэгээ сонсч ирсэн байхгүй Израиль хүн өөрийн ийм тэгээд нэг зүйл нь юу гэхээр Израиль хүн болох мод тарьдаг юм. Инжирийн модыг яах гэж тарьдаг вэ гэхээр Есүс бас нэг өдөр таяа библиэр харах юм бол библиэд өлссөн. Есүс өлсөөд инжирийн модны дор очоод жимс итгэс чинь ямар ч жимс байгаа. Есүс тэр модыг хараадаг. Тэр модыг тэгсэн чинь шавнар буцаж ирэхдээ энэ ийм болсон байж таа гэдэг. Тэгээд эсвэл яадаг вэхээр Израильчууд болохоор бэлэвсэн хүмүүс өлсөөд ингээ бэлэвсэн нөхөр байхгүй тийм хүн бэлэвсэн юм гэж хүүхдүүдээ өсөж байгаа үед тэр бас инжирийн модод очоод инжирийн жимс ч юм уу. Эсвэл ядуу хүмүүс очоод тэр модноос бас жимснээс иддэг ч юм уу. Эсвэл хайр хүмүүс Израиль биш өөр үндэстэй хүмүүс цагаачж ирсэн хүмүүс энэ модноос иддэг байгаасаа гэсэн үгнээс. Тэгээ би бодсон жинхэнэ Израиль хүн гэж Натанелийг хэлдэг те тэр үед жинхэнэ Израиль хүн тийч инжирийн мод тариа зогсож исэн байж болох юм. Яагаад тэр тийч мод тарьж байгаа. А эсвэл яг үнэхээр эзэн минь яг миний амьдрал ийм зүйл болцсон байна хэцүү байна гэж хондроо залбираад байжсэн чинь болно. Ямар нэгэн зүйл хийж исэн. Тэгээд Натанелийг би ингээ харсан чинь 12 дагалт чинь нэг Бартоломай гэдэг байгаа. Натанел Бартоломай хоёр нэг хүн байх магадлалтай гинэ. Яг бол тийм эрдэмтэд болохоор Библиэс судлаачид болохоор энэ хоёр нэг хүн гэж үздэг. А хэсэг хүмүүс үгүй нэ чи өөр хүмүүс гэж үздэг. Тэгээ энэ чинь бас Филипп Натанел хоёр дуудгаа гэхээр би бол бас энэ Натанел бас Бартоломай байж болох юм аа гэж бодож байгаа. Есүс Христ дахин амьтад хатан боцоод гараад гацсан чинь тэнцээ бас яасан гэхээр Натанел бас хамт байга. Натанелийн нэр бас байдаг. Тэгэхээр ямар ч байсан 12 дагалт чи нэг үү эсвэл юу гэдэг вэ бас нэг. Тэгэл хамтдаа явж исэн. Тэгэхээр энэ бол яг та хэд бас би ингээ өөрөө зааж байгаа юм би бас судлахгүй болохгүй яг энэ Бартоломай мөн үү биш үү гэдэг. Тийм учраас Бартоломай байх магадлалтай үгүй ч гэж болох хоёр хүн гэж үздэг, асуу нэг хүн гэж үздэг. Тэгэхээр нэг хүн гэж үздэг юм. Матай хүртэл гэж дууддаг тийм. Тийм учраас Натанелийг тэр доор байхыг Есүс мэдсэн учраас таны өнгөрсөн амьдралыг Есүс мэднэ, таны ирээдүйн хүртэл мэднэ. Таны юу хийх, тэгээ цаашдаа юу хийх, тэгээ Бурхны тэнгэрээшнэр хүртэл Бурхны ингээ өмнө үйлчлээд тэгээ дээшээ доош өргөдөөд явж байгаа хүртэл та нар харах болно гэж энэ 50 дээр хэлсэн. Тэр үнээр би та нарт хэлий тэнгэр нэгдэн Бурхны тэнгэрээшнэр хүний хүүгийн дээр өсөж уруудахыг та нар үзэх болоо гэж айлтдаг. Тэгэхээр хамгийн сүүлд би та бүхэндээ юу хэлхийг хүсэж байгаа юм бэ үнэлтэндээ Бурхан таныг дуудсан шүү. Амен. Дуудагдсан дуудлагатаа та итгэвчтэй байгаасай. Бурхан таныг зүгээр над итгэж гэж өөрийн шавныг дуудаагүй. Бурханы шавнараараа дамжуулаад олон хүмүүсийг бүр үндэсний хүртэл өөрлөгөө ирүүлэхээс гэсэн зүг сэтгэлийг тээсэн учраас өөрийн шавныг дуудсан. Тэгээ та ч гэсэн энэ газар дуудагдсан та энэ газар байгаагийнхаа хувьд та ч гэсэн Есүсийн дагалдагчдын нэг гэдгийг өөрөө бас мэдэх хэрэгтэй. Зарим хүмүүс пасторл зөвхөн дагалдагчтай ч юм уу эсвэл ахлагчтай зөвхөн дагалдагчтай арай сүнслэгүүдэд дагалдагч би бол дагалдагч биш гэж өөрийгөө ойлгохгүй. Та ч гэсэн үнэхээр Христ итгэж зүрхэндээ итгэж амаараа тунгалж байгаа. Та ч гэсэн сүм чуулганд явж байгаа бол та үнэхээр Есүс бол миний аврагч гэж хүлээн зөвшөөрч байгаа бол та ч гэсэн Христийн дагалдагчдын нэг байхгүй. Тийм болохоор таны үүрэг юу гэхээр та сайн мэдээ тунгалах хэрэгтэй. Дараагийн удаа хэрвээ үнэхээр бас хүн боломж олгоод ингээд би бас энэ үг дамжуулах босож энэ бүр дүүрсэн те яасан бэ гэсэн чинь үгүй тэр үед л яг зүйлсэл гал хасаад би сайн мэдээ тараас нэг мэдсэн чинь бурхан надад дамжуулаад 20 хүнийг авчирчлаа. Би өөрөөс мэдэхгүй байна гэж байж байвал ямар гоё вэ? Амен. Тийм учраас автуснаар та бүхэн сайн мэдээний төлөө өөрийгөө зориулаасай. Амаа нээгээрээ битгий амаа хамгаалаад байгаарай. Бурхан Йонаг хүртэл дуудсан чинь Ниневийн төлөө яваа гэсэн чинь Йонаг өсвөр үгүй эзэн би хүмүүс дургу. Би үдсэн яаж яг энэ ажил дээрс найм миний хамаг шарыг мартдаг. Энэ аим дургу би өнөд дургу би дургу учраас энэ яг гинтэй аим бозор хүн. Энэ хүн аим онцгой хүн шүү дээ. Энэ хүн тэг аврах юм бол муухай шүү дээ. Ийм зүйлс тэгж болохгүй гэсэн. Тэгээ бурхан яасан бэ? Йонаг үнэхээр дуудсан байсан учраас бурхан Йонаг бүр сүултээ өрөөд халимны эзэн дотор 3 хоног байлгаад тэгээд яасан бэ?
байхгүй яв явуулдаг. Тэгээ Йоанна тийч эзний сайн мэдээ гэмжлээ сайн мэдээ хугасан 3 өдөр явах байсан өдөр нэг л өдөр яваад тийч бүх хүмүүс хаанаас ахуулаад ядуу хүн болтлоо бүгдөө таар өнгөд гимшээд эзнийг хүлээж авдаг. Тэгээ бурхан танаар дамжуулаад DC орчин байгаа, Мэриленд байгаа, Англид хавцаа амьдарч байгаа энэ хүмүүсийн төлөө бурхан таныг дуудсан гэдгийг та өөртөө бат итгээрэй. Тэгээ хэдүүлээжсэн гадуур явж байхдаа те зүгээр шопингд чинь ч юм уу эсвэл зүгээр газар үзгээ явж зугаалаа явж чинь биш сайн нэг дараагаа явсан чинь дураатай таарлаа гэдээ таарлаж байгаа гоё штеп. Би тэгэж хүмүүсээ таарлах үнэхээр хүсдэг байхгүй юу? Явж байгаад заримдаа ганцаарддаг. Эзэн минь энэ ч бүр 3-4 цуглаан байдал сайн нэг дараагаа явж байгаа хүн хаана нэ? Энд чинь ийм олон залуучууд сагтаа тоож нэг залуу ирээд энэ хүний төлөө сайн мэдээ тараад яагаад болохгүй юм болов? Тэгтээ тарааж л байгаа л да. Заримдаа надад ганцаардах сэтгэл төрдөг. Залуучуудаа хүртэл үрэлдэ заримдаа би бүрдээ хоосон гэж цэндүүлээд үлддэг. Би гомддгүй гэхдээ бурхан надад энэ зүйлийг өгсөн учраас би энэ фильм би юу үйлчлээ бид гомдлох сэтгэлээр биш талархах сэтгэлээр хийгээд нэг хүнээр ч гэсэн бурхан дамжуулаад гайхамшиг үлдэх боломжтой учраас бурхан танаар дамжуулаад улс үндэстэн тэг хэдэн зуун хүнийг хүртэл чуулган авчих боломжтой гэдэг та өөрөө итгээд хэрэгжүүлэх юм бол боломжтой. Зүгээр сонсоод өө тийм юм ярьсан тийм би мэднэ гэж өнгөрдөг ямар ч үйлс байхгүй хэлдэг штеп. Ах дүүс нараа үйлсгүй үтгэл ухмал гэдгийг та мэдэхгүй гэж юу? Би Есүст итгэдэг гэсэн ямар ч үйлс байхгүй чи надад итгэлээ үйлсгүйгээр харуулаач. Боломж байхгүй байхгүй таны итгэл үйлсээрээ илэрхийлэх ёстой. Тийм учраас ах дүүсээ өөртөө байгаа итгэлээ үйлсээрээ харуул, үйлсээрээ DC орчим амьдарч байгаа хүмүүсийнхээ дор нөлөө үзүүл. Тэгээ анхны итгэгч нар элч нар яасан бэ гэхээр чуулган дотор бүгдөө тэнцээ ард түмний хүндэтгэлийг олсон хүмүүс байгаа. Эзэн аврагцсан тог өдрөөс өдөрт нэмэгдүүлвэ гэсэн. Тийм учраас та бүхний DC орчим амьдарч байгаа, Мэриленд амьдарч байгаа, Виржиниад амьдарч байгаа хүмүүсийн нөлөөлөл нь болоод таны хүмүүс хүндэтгдэг, таны байгаа амьдралыг чинь хүн хараад би энэ хүн шиг болох ёсоо гэсэн хүсэл эрмэлзлийг тэр итгэлийг та төрүүлэх ёстой. Та Есүс Христийн элч учраас та сайн мэдээний элч гэдгээ мартаж болохгүй. Тийм болохоор үнэхээр л итгэжил байгаа бол шүү дээ. Тэгсэн мэт та үнэхээр л итгэжил байгаа бол. А үгүй итгэхгүй эргэлзээ байх юм бол угаасаа танаас хэцүү байхгүй юу? Тийм учраас эргэлзэгч нэг нь бол салхиар туудас тэнгисийн мод тэнгисийн долгио бөгөөд тэр хүний үүс нь дандаа тийм тогтворгүй байдаг. Тийм учраас танд итгэлээрээ хийх юм бол тэр чинь боломжтой гэдгийг ах дүүснараа тэгээ зөвхөн залбирал үр нөлөөтэй бүгдийг гүйцэлдүүлдэг. Бурхан таны амьдралаа дамжуулаад их зүйлсийг гүйцэлдүүлэх болохоо таны амьдралаа дамжуулж гайхамшиг үйлдэх болохоо өөрийгөө хөгшин ч юм уу өөрийгөө залуу гэж битгий болохоор бурхан Мосег баятаад нь дуудсан, Авраамыг 75 таахад нь дуудсан. Та өөрийнхөө насыг би одоо жоохон настай байна гэж бодлоо. Яг энэ чи 75 таа хүн байхгүй, 80 таа хүн байхгүй. Бурхан тэр хүмүүсийг хэрэгэлсэн. Залуу хүмүүсийг хүртэл бурхан хэрэгэлсэн. Тийм учраас өөрийгөө та бурхан таныг хэдэн настай дуудсан чинь тэгээ энэ үеийг чинь бурхан хэрэглэхийг хүсэж байгаа. Би гэсэн бурхан эзэн минь залуу насаа би танд дуудагдсан учраас би залуу насаа танд хүргэе. Та миний залуу насыг хэрэглэж би настай болчоод би бусад залуу хүмүүс сайн таалагдах боломж байхгүй байна. Тийм учраас би одоо үеийнхээ залуучууд бийсэн сайн мэдээг таалах хүсэж чинь та намайг хэрэглэж би бурхан ханд залбирдаг учраас миний залбирлыг сонсоод намайг сайн таалах. Ягаад ч юмдгүй бурхан ажиллаа хийх. Тэр тань ч гэсэн тийм зүстгэл байгаасаа гэж хүсэж байна. Амен. Бүгд хамтдаа залбираа тэгээд эзэн минь таньдаа үнэхээр талархлаа. Тэгээд үнэхээр та өөрийн дагалдагч нарыг эзэн та дуудаж та тэдний төлөө залбирч эзэн минь та үнэхээр Филипп, Натанаэльтай хамт та Андреатай, Петртэй, та Мататай эзэн минь үнэхээр өөрийн дагалдагч нараа эзэн та хамт үйлчлэхийг хүссэн учраас та тэднийг эзэн минь үнэхээр өөрөөсөө илүү гайхамшигтыг бүрдэл үйлдүүлэх нь гэж та хэлсэн эзэн минь. Тэгээд энэ цаг үеч ч гэсэн эзэн минь таны хайртай үнэхээр охид хүмүүст эзэн минь таны хайртай зарцар энэ газар үнэхээр өнөөдөр ингэвээ үнэхээр та надаар дамжуулж өөрийнхөө үгийг хэлсэн энэ зүйлс үгээ зүс сэтгэл нь хүрээд эзэн минь гал асч байгаа бол эзэн минь энэ галыг эзэн минь үнэхээр гарч бусад хуваалцаж дамжуулж авралын сайн мэдээ авралын үннийг эзэн минь бусдад ярихдаа хизээж ичдэггүй байх тэр итгэлийг та зөвшөөрч болохгүй. Эзэн минь таньдаа талархлаа. Тэгээд үнэхээр Филиппийн итгэлийг зүсдэгтэй тэгээд Натанаэл шиг эзэн минь үнэхээр түүний амьдрал эзэн минь гайхамшигыг хүртэл эзэн та өөрөө үлдэх чадaltaй гэдгийг эзэн та харуулахыг тулд эзэн минь энд байгаа өөрийн зарцныг өөрийн дагалдагч нарыг эзэн та хэрэглэх болгоо. Таньдаа талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За